2025 онд гарч байгаа энэ үзүүлэлтэн за ковидын дараа хийсэн буюу за 23 оны үзүүлэлтээс ер нь бол төдийлөн одоо өөрчлөлтгүй сайжраагүй юм үзүүлэлтүүд бол харагдаж байна. Тэгэхээр ер нь зүгээр анхаарах асуудлууд яг юу байв? Энэ удаагийн тайлангаас онцлохоор хамгийн гол чухал санаа нь юу гэсэн бэ? За 2000 манай худлаа ажилтны танхим зах зээл судлалын судалгааны одоо байгууллагаас бол бид нар 2 жил тутам 2004 оноос хойш одоо энэ судалгаа хийж байгаа. За 2024 оны судалгааны хувьд бол онцлогтой байгаа. Энэ маань юу гэхээр бол албан бус эдийн засаг хүн суртал хоёрын хоорондын харилцаа хамаарлыг бол онцгойлон авч судалсан. За нийт одоо 1100 гаруй бизнес эрхлэгчид тэр дундаа 50 орчим хувь нь бол жижиг бичил бизнес эрхлэгчдээс судалгаа авсан байгаа. Бас энэ 24 оны судалгааны нэг онцлог бол индекс тэ одоо энэ хүн сурталын индексээс гадна хүн сурталын өртгийг тооцож гаргасан ийм онцлог байгаа. Ер нь бол одоо энэ судалгааны бас нэг онцлог бол сая хэллээ тийм ээ. Өөрөөр хэлбэл албан бус албан ёсны одоо бүртгэлтэй аж ахуйн нэр байгууллагууд бизнес хуваараа бизнес эрхэлж байгаа хүмүүсийн судалгаа авснаас тэгээ нэг одоо эрсдэл бол албан ёсны бүртгэлтэй бизнес эрхлэгчид хуваараа аж ахуйн эрхлэгчид бизнес эрхлэгчид албан бус руу шилжих ийм одоо бас эрсдэл байна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл одоо жишээлбэл нөөт төлөгч тийм ээ. Одоо жишээлбэл 50 хүртэл сая төгрөгийн орлоготой бизнес эрхлэгчид за 50-аас 300 сая 300-аас тэрбумаас 1.5 гэдэг ингээд бид нар чинь яг төлөөлөх энэ үзүүлэлтүүдээ орлогын одоо хэмжээр үзэхэд бол ерөнхийдөө манай нийт одоо сонгогч энэ оролцогчдын 39% нь бол яг үйлчлэгээ талдаа байгаа. Одоо бүтээн байгуулалт гүн боловсруулалтаас гэхээс илүү үйлчлэгийн салбарынхан оролцсон байгаа. За энэ дээр бол өртөг нь бол яах вэ гэхээр бол албан ёсны одоо жишээлбэл мэдээж те одоо татвар хураамжийн өртөг гарахаас гадна албан бус одоо зардлууд бас гарсан гэж үзэж байгаа. За энэ дээр бол одоо нэмэгдсэн үзүүлэлтүүд гарсан байгаа. За манай энэ үзүүлэлтүүдийг бол та бүхэн бас харах хэрэгтэй. За энэ онцлог бол ерөнхий үнэлгээ өгөхөөс гадна бол бас наривчсан үнэлгээ өгсөн байгаа. За энэ дээр ямар одоо гол үндс үзүүлэлт гэхээр бол мэдээллийн хүртээмж за бичиг баримтын бүрдүүлэлтийг бүрдүүлж өгөх. За нөгөө талаас бол мэдээлэл авах. За энэ дотор бол лавлгаа одоо дүгнэлт авах, тодорхойлт авах зэрэг энэ одоо ажлууд дээр бол бас одоо бид нар судалгаа хийдэг. За төрийн үйлчилгээний хугацаа жишээлбэл аваад үзэх юм бол хугацааны хувьд бол 2024 онд бол нэлээд сайн үзүүлэлт өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл хугацаа бол буурсан гэж үзэж байгаа. Төрийн үйлчилгээ бол одоо цахимжиж байгаатай холбогдуулаад e-Mongolia e-бизнес одоо энэ платформуд ашиглаж байгаатай холбогдуулаад хугацаа бол нэлээд сайн өөрчлөлтүүд орсон байгаа. Өөрөөр хэлбэл сайжирсан гэж үзэж байгаа. Богиносгосон. За албан хаагчдын хандлага хүн сурталыг бас дүндэг. За энэ дотор бол 21-24 оны ингээ үзүүлэлтийг аваад үзэх юм бол албан хаагчдад энэ одоо ёс зүй хандлага бол сайжирсан гэж үзэж байгаа. За жишээл 21 онд бол 3.11 пункт байсан бол 24 оны судалгаар 3.25 болж сайжирсан. За энэ маань юу гэхээр бол бас одоо төрийн албан хаагчдын одоо ёс зүйн тухай хууль хэрэгжиж байгаа толбогдож гэж бид нар дүгнж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл ёс зүйг бол одоо үйл ажиллагаа одоо ажлын үр дүн гүйцэтгэлийг дүгнэхэд бол одоо үзүүлэлт одоо болгож авч үзэж байгаа. За энэ маань бол бас эерэг энэ одоо хуулийн эерэг үзүүлэлт бол шууд бизнес эрхлэгчдэр бол харж байгаа. За албан зардууд бол бас ингээд 24 хонд бол өссөн байгаа. За энэ бол одоо мэдээж сая төрийн үйлчлэгээ бол зарим одоо үйлчлэгээ бол өссөн. Одоо төлбөрийн хэмжээ бол өссөн гэсэн ийм үзүүлэлтүүд гарсан. Хүн сурталын индексийн үзүүлэлтийг аваад үзэхээр ер нь дотроо одоо үйл ажиллагаа талдаа илүү анхаарах шаардлага байгаад байна уу? Эсвэл засгийн газрын бодлого зохицуулалт талаас өөрөлдөх юм бол татварын бодлогоч гэдэг юм уу те нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудлууд ч гэдэг юм уу бодлого талаас байна уу? Эсвэл зохицуул процесс үйл ажиллагаа талдаа анхаарах шаардлагатай харагдаж байна. Аль хэлнэ вэ? За нэгдүгээр нь мэдээж одоо татварын болон нийгмийн даатгалын багц хуулиудыг шинжлэх үйл ажиллагааг бол засгийн газар одоо ингээд санаачилсан явж байгаа. За манай худлаа ажилтны танхим бол энэ дээр бол одоо хэд хэдэн хилцүүлгийг хийсэн. За энэ хилцүүлгийн үндсэн дээр бол манай одоо худлаа ажилтны танхим за босоод одоо Ам Чам, Улаанбаатар танхимчид энтэй одоо энэ танхимууд нийлээд бид нар нэгтгэхэд сангийн яамд одоо өөрсдийнхээ одоо
татвартай холбогдолтой, татрын багц хуулиудтай холбогдолтой энэ одоо саналыг өгч байгаа. Одоо өгөөд ингээд бид нар их хурл бас өргөн барих, их хурлын гишүүдтэйг ажиллах ийм одоо ажлуудыг зохион байгуулж байгаа. Нийгмийн даатгалын багц хуулиуд дээр бол нэг одоо онцлог те бид нар сая хэллээ манай энэ судалгаанд оролцож байгаа оролцогчдын одоо бараг 40 гаруй хувь нь бол бичил болон жижиг бизнес эрхлэгчдээс хуваарь хөдөлмөрлөгчид жишээлбэл одоо машина барь явж байгаа том машины те одоо нүрс тээвэрлэгчид байна. За эсвэл одоо манад бол хамгийн их өргөн байдаг бол те одоо хуваарь аж ахуй эрхэлж байгаа одоо хөдөлмөр эрхэлж байгаа ийм одоо хүмүүс байгаа. Жишээлбэл юу гэдэг те өөрийнхөө одоо өмгөөлөгчд за нөгөө талаас бол за өмгөөлөгчөөс илүү худалдааны бизнес эрхлэгчид за мөн одоо жишээлбэл өөрсдөө би одоо тийм ээ юу гэдгийг одоо инфлюенсерүүд ч гэдэг юм өөрөө хуваарай бизнес үйл ажиллагаа явуулж байгаа ийм одоо бизнес эрхлэгчид бол оролцсон. За эдгээрт бол ямар онцлог вэ гэхээр бол яг одоо өгсөн одоо тий одоо өөрсдөө үнэлгээ нь бол тэдний үнэлгээ бол төрийн одоо хүн суртал үзүүлж байгаа үйлчилгээний одоо чанар хугацаа бол маш их өндөр байна. Торгуу шалгалтууд бол илүү их одоо тэр жижиг бичил бизнес эрхлэгчдүүд илүү их одоо хандсан байна гэдэг ийм одоо үнэлгээ өгсөн байгаа. Өөрөлдөх юм бол яг одоо энэ зөвлөмжтөр байгаа гарааны бизнесүүдтэй холбоотой илүү уян хатан бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэдэг. Уян хатан тий. Нөгөө талаас бол журмын одоо асуудлууд байгаа. Жишээлбэл яг хөө цахим чухал сайн давуу тал болсон тий. Одоо энэ бол мэдээж одоо маш их хөнгөвчлж байгаа цаг хугацааны хувьд ч гэсэн хамгийн гол нь жишээлбэл одоо тоног төхөөр өөрсдийнхээ бичиг баримтуудыг тэр одоо цахим тэр платформ дээр нь байршуулах, одоо оруулах, за мэдээлэл өгөх, нөгөөдг нь хүлээж авах гэсэн тэр асуудал дээр бол жишээлбэл хүндрэл учраадаг. За жишээлбэл барилгын нэг компани эзэн бол юу гэж ярьж байгаа нөхөр бол энэ жил 2024 онд бол яг тусгай зөвшөөрлүүд шинжилсэн байдаг. Тэгэхэд бол цахим одоо бичиг баримтад тухайн цахим платформ дээр оруулах боломжгүй байсан учраас өөртөө биеэрээ авч гисэн. За ааж өгтөө бол нэмэлт маш олон мэдээллүүдийг авсан байгаа. Өөрөөр хэлбэл төрийн байгууллага G2G буюу төрийн байгууллага хоорондын мэдээлэл солилцоо хэдийгээр сайжирч байгаа гэсэн яг одоо жижиг бизнес эрхлэгчдийн талаарх мэдээлэл байхгүй гэж үзээд одоо 3-4 удаа жишээлбэл ингээд явуулж явах жишээтэй. За иймэрхүү процессын журмын ч одоо үйл ажиллагааг сайжруулах асуудал байгаа. Хоёрдугаар нь болохоор мэдээж хууль тогтоомжийн зохицуулалт тийм ээ одоо шил нийгмийн даатгал гэх юм бол тийм ээ одоо зөв нэг удаа л үйлчлэгээ үзүүлж байгаа тийм ээ одоо тэр бараа бүтээгдэхүүний одоо рекламцсан нэг одоо инфлюенсер зураг авахлахад заавал нийгмийн даатгалын шимтгэлийн заавал суудахыг шаардж байна. Суудаагүй тохиолдолд бол жишээлбэл торгуул ногдуулах жишээ. За иймэрхүү одоо асуудлууд одоо байсаар байгаа. Тийм учраас бол нийгмийн даатгалын одоо багц хуулийн дээр бид нэр өөрчлөлт оруулах саналаа боловсруулад өгсөн байна. За мөн одоо энэ татварын хуулийн нийт одоо гол тий аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувийн орлогын албан татварууд за мөн одоо нөөтийн хууль тогтоомжийг одоо яг одоо журамтай нь холбогдуулаад бид нар санал боловсруулаад өгсөн байгаа. Төгсгөлийн нэг зүйлийг маш товчхон асууя. Хүн сурталын өртөг гэж байна. За хүн сурталын өртөг нь Азийн бусад улс орнууд ч гэдэг юм уу, дэлхийн улс орнууд ижил төстэй одоо хөгжингүй орнуудтай харьцуулахад яг ямар байгаа бол за жишээ нь хүн сурталын өртөг нь за мэдээж нөө бизнесийн одоо гүйцэтгэлтэй санхүүгийн гүйцэтгэл ашигт ажиллагаа нь ямар хэмжээний зардлыг одоо тэндээс ашигаас нь одоо хасж байгаа. Яг хоо энэ дээр бол бид нар гол нь нөгөө гадаад улс орнуудтай харьцуулаагүй зөвхөн дотоодынхаа одоо үйлчилгээ, төрийн үйлчилгээтэй холбогдолтой өртгийг тооцож судлаа хийсэн байгаа. За энэ дээр бол бид нар бол одоо төрөний хийсэн албан болон албан бус. За одоо шил төрийн үйлчилгээний нэг төрөл бол хян шалгалт байгаа. Шаардлагагүй маш олон хян шалгалтуудыг одоо хийж гинэ гэдэг ийм дүгнэлт гаргасан. Тийм учраас энэ дээр бол манай төрийн байгууллагууд энэ судалгааны одоо үр дүн үзээд одоо төрийн үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах, үр ашигтай байдлаа сайжруулахад тус олон байх гэж бодож байна.